За эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл орж ирээд батлагдж байгаа. Мөн эрүүгийн хууль, зөрчлийн хууль, цагдаагийн хууль бас шинэ агуулгаар байж батлагдан гарлаа. 7 сарын өмнө өнгөрсөн парламентын үед боловсрогдож бараг эцсийн хэлэлцүүлгийн шатанд орж исэн хуулиудыг засгийн газар татаж авч улсын хурлаас буцааж ирсэн. Тухайн үед Бямб зохицоод эдийн засгийн хүндрэлтэй байна. Шинэ эрүүгийн хууль зөрчлийн хуулийг хэрэгжүүлэхэд тодорхой хүндрэл учирч байна. Тухайлбал шинэ ялыг хэрэгжилж эхлэхэд захиргаан гав борохоноос эхлээд олон зүйл шаардлагатай гэж хэлжсэн. Тэгээ энд эдийн засгийн нөхцөл байдал нь одоо бүрдсэн үү гэдэг нэгдүгээр асуулт байна. Хоёрдугаарт энэ хуулийг боловсруулахад оролцсон хуульчдын холбооноос эхлээд өмгөөлөгчдийн холбоо гэдэг олон хуульчид оролцсон байгаа. Би хуулийн төслийг харлаа нэг концепцийн хувьд нэг их том өөрчлөлтүүд ороогүй байгаа. Тэгэхээр нэрлэхвч нэрээ идэхгүй гэж одоо манай эрх баригчид арчилсан намынхаа хийсэн болгоныг өөрийнхөө нэр дээр авахын тулд худлаа өөрчилж байгаа дүр эсгэх хэтрээд ийм тоглоом тоглохоо одоо болио. Засаг аваад 7 сар боллоо. Баахан хуулийг гацаалаа, хойшин татлаа, буцааж оруулж ирэхийг харахаар нэг том концепцийн өөрчлөлтүүд харагдахгүй байна. Жижиг сажиг нэг засвар хийгээд оруулж ирээд байгаа. Энэ та бүхний хувьд сэтгэл ханамж хангалттай гэж үзэж байна уу? Ер нь одоо ажлын хэсэгт орсон нөхдүүдээс асуухад 7 сар гацаасны эцэстээ энэ хуулийг өнөөдөр батлан гаргаж байна. Тэмүүжин сайдын үед, Орлогжов сайдын үед оруулж ирсэн хуулиас юу нь одоо нэг хайхтар өөрчлөгдөж хүний эрхийг хамгаалах чиглэл дээр ч гэсэн юм байгаа юм бэ гэдэг дээр надад нэг санал хэлж өгөөч. Миний бие бас сар гаруй хугацаанд намын даргын ажил сунгаад оролцож яваад ирсэн учраас бас сайн харж чадаагүй байгаа учраас иргэдэд бас тодруулж хэлж өгөөч гэж хүсэж байгаа.